Тэгэхээр өнөөдрийн видео Япон улсаас үргэлжлэх болно. Гэсэн чинь гэртээ байсан биз дээ. За Япон руу явцгаая. Өнөөдрийн бичлэг 3 үндсэн гол зорилгоос бүтнэ. Гэхдээ эдгээрийг та бүхэнд хэлэхээс өмнө өөрийнхөө байрлаж байгаа буудлын өрөөгөө танилцуулъя. Сайн байцгаана уу? Өрөө маань ер нь нэлээд сүүлийн үеийн буудал байна. Нэлээд л бас гайгуудын орох хэмжээний буудал байна. Тэгээд энэ одоо ингээ хоёр ортой өрөө байгаад байгаа. Би тэгтээ ганцаархнаа ирнэ. Тэнд одоо эсвэл энэ дэр ч юм уу ингээ ганцаар унтах нь байна. Дотоод засал масал бол бас нэлээд л хөгжсөн л буудал байна л да. Энэгээр ингээд бүх гэрлийнхаа юуг тааруулна эсвэл ингээл унтрааж унтраал. Бүгдийг ингээд нарийн унтраадаг юм байна. Ингийн илүүгүү дутуугүй ийм нойл өрөө байна. Сайн байцгаана уу? За Японы угаас хамгийн гоё зүйлсийн нэг нь бол нойл нэдэг. Нойл нь хөгжүүл, улс нь хөгжнө гэж. За одоо ингээл өөрийн баг. Ингээл энд гараа авна. Мэдээж талтай. Өрөөгөө тэгээд муухай болохоос өмнө та хэдэд үзүүлье гэж одоо дөнгөж орж ирэл одоо энэ бичлэгийг хийж байна. Тэгэхээр өнөөдрийн видеон дээр очих ихний газар бол шинжлэх ухааны музей. Монгол улстай яаж холбогдож байгаа ингэж юу? Очиж байгаа л харуулъя да. За одоо явж байгаад шинжлэх ухааны музей гэдэг музей байд юм байна. Тэгээд одоо тэрийг үзэх гээд ер нь ирсэн байна. За ийш ингээд ороод ирэнгүүт одоо энэ дээр ингээ айгүй том одоо дэлхийн бөмбөрцөг байна. Тэгшин ингээд харагдахгүй байгаа шалтгаан нь юу гинэ? Одоо ингээд тансарчаал одоо нөгөө дээрээс нарах доороос нарах гэсэн юм байхгүй шүү дээ. Ойлгуулах гэж одоо тийм мэдрэмж өгөхийн тулд дээрээс нь ч юм хаанаас ч мэддэггүй ингээ харж байгаагаар харуулах гэж хийсэн гинэ. Өнгөрсөн 90 оногийн одоо хугацаанд дэлхийг тойрсон үйл мүл яаж ирсэн тэрийг ингээ жоохон уртсгаад хийсэн юм байна л да. Тэгээ одоо энэ ингээ шинжлэх ухааны музей болохоор энэ тэнд ингээ уулзаж одоо цуглаж болох. Энэ болохоор хөгжилдөж бол болно. Гэхдээ дээрээс нэмээд одоо ингээ шинжлэх ухаантайгаа айгүй тийм ойрхон байх болохоор хүмүүс айгүй тийм сонирхож ирдэг. Тэгээ гадаадаас ч гэсэн хүмүүс айгүй их ирдэг гэж байна. За тэгээд хэдүүлээ одоо дотгошоо ороод тэгээд бүр олон юм байгаа хаа хүмүүс айгүй хинүүгээр ирдэм байх. Тэгээд хүүхдүүд бас 10 жилийн хүүхдүүд анги мангар айгүй ирдэм байна. За ийм пресс гээд хэвлэлийн гэсэн ийм тэмдэгтэй боллоо. За guys энэ болохоор одоо Кепаран гэдэг нэг робот байгаа. Гэхдээ энэ энгийн робот биш. Хөдөлгөөн нь айгүй тийм смут байгаа. Яг хүн хөдөлж байгаа юм шиг. Урдаа одоо камертай одоо намайг одоо хараад ингээд танина. Одоо намайг харчаад ингээд над руу хараад байгаа байхгүй. Сайн байна. Одоо ингээд надтай ингээд мэдлэх хэвээр. За энийг хараа. Ингээд мэдлж байгаа. Одоо тэгвэл тэнд байгаа юмнуудыг нас үзүүлж болно гэж байгаа байхгүй. Хэдүүл одоо энэ туулайг харуулъя. Туулаанд дуртай. Тэгээ одоо ингээд туулаа харангууд ингээд авах гээд байгаа байхгүй. За өгөхгүй ч юм. Тийм туулаанд дуртай. Одоо энэ нэг шүүр те нэг үгүйгээ нүд мүдэн сонирхолцсон. Энд дургуу гэж байгаа байхгүй. Зураг аавна гэдэг тэгэнгүүт поз аавна гэдэг. Гар мараа өргөө те. Нэг жигээд. Тэгээ амар хариулт үзүүлдэг. Хөдөлгөөний юм нарийн хөдөлгөөнтэй робот биш дагуу дарж. Одоо магадгүй энэ дээр нэмэгдээд одоо чат GPT-ийн тарих мэрхэн нэмэгдээд ороод ирээд энэ ингээ ярьж мэрдэг болчвол тэгээд амар болох нь. За тэгээ энэ мэтчлээ одоо ингээд айгүй олон үзмөрүүд бол энэ одоо музейд бол байна. Одоо жишээ нь хөгшин ингэж хардаг гинэ. Тэгээ энэ болохоор ингээд хараа муутай хүн жишээ одоо хөшөрхөөрөө. За эсвэл хүн хөгшрөөд хараа муутахаар ингэж харна гэсэн үг юм да. Музей энэхүү хэсэгт хүн хөгшөрхөөрөө ямар мэдрэмж авдаг гэдгийг залуучуудад ойлгуулахын тулд видео тоглоом болон их сонирхолтой аргуудыг ашигласан байлаа. Жишээ нь энэ тоглоом дээр л ихэд өргөстэй зүйлүүдийг нь биш, жимсийг нь зөвхөн түүж авах хэрэгтэй. Яг уу эхэндээ амархан байсан ч гэсэн яг хөгшрөлтийн эффект нэмэгдчихээр нэг иймэрхүү. За сансарт ниссэн хүмүүс гинэ. Тэгээ ингээд 23, 24 он яг он оноор ингээд гаргацсан юм байна. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн мэдээж ихгүй рагчаа. За ингээд бүх одоо ингээд бүр хүн төрөлхтний бүх одоо сансарт нисчихсэн бүх хүмүүсийн зураг энд ингээд байгаа гэхээр бас гоё юм байна. За манай хөлөг тавтай морил. За одоо шигээ та бүхэндээ хөлгөө танилцуулъя. За энэ бол ингээ угаасаа ойлгомжтой те ингээ сансрын одоо хөлөг гэх юм уу. Одоо сансрын нисгэгчийн амьдралыг одоо ингээ ерхэд ингээд ямар байдгийг хүмүүст энгийн хүмүүст одоо мэдрүүлэх гэсэн юм хэсэг байна. За одоо ингээ хайлттай зүгээр ингээ гэс ярихад бол за энд одоо ингээ иддэг хоолнууд нь те сансарт ямар хоол иддэг одоо тэр мэрийг ингээд танилцуулсан. Тэгээ одоо ийм хоол яагаад иддэг бүх юм ингээд танилцуулсан байна. Сансрын нисгэгчийн одоо 0 байна. Тэгээ та бүхэн харж байгаачлан ингээд 0 байна. Тэгээ одоо түрүүн хэлж байгаагаар нь бол одоо нөгөө нэг шээж мэнгүүтээ тэрнийхээ 90%-ийг нь буцааж дахиж өөр юмд ашигладаг гэдэг ийм 0 нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээ хамгийн сонирхолтой юм болохоор яг ийшээ ингээд ороод ирэнгүүт шалны юм дайли. Тэгээ яг нөгөө сансрын одоо хөлөг дотор ингээд гიშгэд ямар үдэг тэрийг одоо мэдрүүлэх гэж байгаа юм байна л да. Гэхдээ мэдээж яг сансарт ниссэн хойно бол тэр чинь таталцлын хүч байхгүй болчоор угаасаа дээр доор гэсэн юм байхгүй болчих. Тэгэхээр ингээд энэ дээр гიშгэнч гэж байхгүй болох л та. За мэдгүй орж ирсэн энэ ингээд дали
болохоор ингээ ийшиг ингээ унах гад байна. Ингээ унах гад байгаа юм шиг. За одоо ийшиг ингээ явах юм бол одоо сансрын нисгэх чи өрөө байна. Өрөөнд одоо ингээ толь мөл суудал муудал тэгснэ. Хамгийн сонирхолтой нь унтдаг орн гэх юм уу? Унтах хэсэг нэг иймэрхүү харагдах нь байна. Тэгээ одоо мэдээч хөвтөн гэсэн ойлголт одоо баг байхгүй байлгүй дээ. Тэгээд одоо энэ дээр ингээд өөрийгөө оруулаад тэгээ одоо ингээ унтдаг юм шиг. Ингээ унтдаг юм шиг. За тэгээ энэ хажуу талд нь одоо ингээ жинхэнэ бодит бичлэг харуулсан. Яаж хоол иддэг мэддэг гэ тэ. Тэгээ шиг одоо ингээ бусад хэсгүүдийг нь харуулсан байна. Одоо шинжлэх ухааныг энгийн хүмүүст одоо менюс шиг тэ энгийн хүмүүст хамгийн сонирхолтой байдлаар тайлбарлсан. Тэр нь л амар гоё санагдлаа. Шинжлэх ухааны музейд Монголтой холбогдож байгаа зүйл нь ноён гүр аргачаа байлаа. Ингээд дараагийнхаа газар руу явахаас өмнө Байжи Чотомат. За тэгэхээр газ нэг юм хэлчихэд бичлэг маань үргэлжлэх болно. Тэр нь юу вэ гэхээр миний тоглосон, гол дүртэн тоглосон бараг л аимшигын кино, инедмийн кино маань тийм бараг л аимшигын кино гэдэг нэртэй инедмийн кино маань кино театруудаар гарсаар байгаа. Тэгэхээр манайхан амралтын өдрөөр ямар нэгэн зүйл хийж хөгжилтэй өнгөрөхийг хүсэх юм бол манай киног сонирхоорой л гэж хэлчих гэсэн юм аа. За ямар ч хэлсэн бараг л аимшигын кино, инедмийн кино маань кино театруудаар гарсаар байгаа. Тэгээ туудахгүй гарахаа болов болохоор кино театруудаар гарч байгаа дэр нь амжиж үзээрэй хэрвээ хүсэх юм бол. За тийм байна. Тэгээ манайхан үргэлжлүүлээд видеого үзнэ. Дараагийн очиж үзэх Монголтой холбоотой газар маань Токио хотод биш, Осака хотод байрлаж байгаа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд Осака хот руу явах хэрэгтэй. Харин хэрхэн явах вэ гэвэл за guys тэгэхээр одоо хэдүүлээ Токиогоос хөдлөөд Осака гээд өөр хот руу явж байна. Одоо миний суудсан байгаа галт тэрэг нь болохоор Шинкансен гээд одоо хурдны галт тэрэг байгаа. Тоглоомын бичлэгүүдийг үздэг хүмүүс байх юм бол ер нь гадарлаж байгаа байх. Бид нар нэг Шинкансен 0 гээд нэг аимшигын тоглоом тоглож исэн. Гейминг сууг дээрээ. Тэгээд тэр тоглоом тэр чигээрээ Шинкансен дотор одоо үйл явдал нь өрнөдөг. Тэгээд одоо яг юу вэ? Хойно хүн бэ гэж шаардлагач тийм өөрөд дээр ёо ямар авир тэр тоглоом бол яг нөгөө бодит Шинкансенээс тэр чигээрээ санааваад хийсэн болохоор одоо тэр тоглоом дээр байгаа бүх юм яг энд ингээ бодит дээр байж байна. Тэгээ та хэд бас зарим зүйлсийг би ингээ явуулчих замдаа харуулъя. Тэгээ бид нэр ер нь нэг 2 цаг маг яваад тэгээд очиж чинь. Тэгээ тэрнээс гадна бас нэг зүйл байгаа нь бенто байна. Бенто. Тэгээд ягаад бенто авсан бэ гэхээр одоо Японы бас нэг уламжлал гэх юм уу нэг зүйл нь болохоор дээр үеэс хүмүүс галт тэргэндээ юм уу метрондоо ингээ суухдаа бенто аваад тэгээ яг явж эхлэхдээ явж их замдаа ингээ иддэг тийм уламжлал байдаг гинэ. Тэгээд энийг болохоор яг сонсоод надад нөгөө Demon Slayer-ийн Mugen Train анги санаанд орсон. Тэрэн дээр одоо ингээд яг богондоо суухын өмнө бенто аваад тэгэл ордон штэ хамттай тэгэл идэлээд. Тэр бол яг бодит амьдралаас бас сэтвэлсэн тийм үйл хөдлөл юм байна л та. За тэгээд одоо хэдүүлээ нэг 2 цагийн дараа яваад очино. Тэгээд тэр үед эргээд болцсон. За тэгэхээр Осакад ирсэн байна. Одоо цаг 10 өнгөрч байна. Орой болж байгаа болохоор хэдүүлээ буудлын руугаа яваад тэгээд тэндээ ер нь тэгээд байж агаад шууд унтах юм байна л да. Ер нь орой болж байна. За тэгээд ямар ч хэсэ явцгаая. За манай буудлын яг л ийм л байна да. Нилээн том ор байна. Тэгээд зурагт байна. За нэг геймерхүүл юм байна дөө. За үнтэй та тэгэхгүй л энэ ч одоо бүр утгаалт. Өнөөдөр бүр амар их юм боллоо. Тэгээд ер нь өнөөдөр ингэж дуусгах та. Одоо гараад ч ямар ч бичлэг хийх үү. Ус онцсон дээр юм байна. Ингээд бидний очих дараагийн газар бол Угсаатны музей. Энэхүү музейд дэлхийн өнцөг булан бүрт байрлах үндэстэн угсаатныг илэрхийлэх эд материал болон амьдрал ахуйг нь илэрхийлэх зүйлсийг цуглуулжээ. Мэдээж Монгол хүн болсон л хойно монголчуудын талаар ямар зүйлсийг цуглуулсан нь сонирхолтой байлаа. За ингэж явж байгаад яг Монголын одоо үндэстний хэсэг дээр ирсэн байна. Монголын талаар одоо хүмүүст яаж харуулсан байна те. Тэгээд энэ жишээ нь ингээд Монгол гэр байна. Тэгээд хэдүүл ингээд харъя. За ер нь бол нэлээн л яг л байна л да. Ер нь гэхдээ энэ бол жоохон нэг дээр үеих ч юм уу нэг 2000 одоо оны ихэнх үеийн хавцаа нэг тийм төр зураг шиг байна. Одоо бол мэдээж юм хөгжөөд бас зарим юмуд нөөцлөгдсөн. Гэхдээ ер нь л зодоо шуудаг, орны имэйл энтергээл олон юмуд байна. Шагаа магаа байна. Төмпөн, халуун сав, домб, момб тэгснэ тэнд бүр ингээд монголчуудын ашигладаг давс мавс, стимо цай мэж хийж байгаа шиг тийм. Тэгээ ер нь ингээ амар нарийн харуулсан байна. Тэнд одоо баавгатай чихэрч байж байгаа шиг. За яг үүндээ бас миний мэдтгүү ч гэсэн юмнууд бас байна. Харж исэн л болохоос ерөөсөө мэдтгүү. Чавлаахын өмсдөг дээлэнд байна. За ер нь үндэстний хувцснуудыг бас ингэж харуулсан байна. За энэ хэсэг бол одоо улсуудын хөгжмийн хэсгийг харуулсан ийм хэсэг байна. Тэгээд одоо Монголын хэсгийг бас бэлдээд тавьсан байгаа маань. Гэхдээ яг энэ хэсэг нь бол яг энэ музейн үндсэн үзмөр нь бол биш. Тодорхой хугацааны дараа энийг ингэж солиод явдаг юм байна. Тэгээд яг одоо бол ингээ Монголын хөгжмийн урсгалыг одоо өнгөрсөн ба одоо үедээ ингэж зэрэгцүүлээд
тавьсан байгаа гэх юм уу. Бөөгийн одоо хувцсыг одоо яаж бөөлж явахтай ингээд зэрэгцүүлээд тавьсан байна. Тэгээ энийг бас ингээ хөгжмийн урсгалд оруулах гэдэг бас өөрөө бас сонирхолтой санагдаж байна. Төлч хүмүүсийг бас яг яадгийг нэг дэлгэсэн дээр харуулад хувцсыг нь насанд яг бодит дээр нь харуулсан байна. Уламжлалт хөгжмийн зэмсгүүд, морин уур гэх мэтчлэн зэмсгүүд байна. Орчин үе рүү орж ирж байна. За энд ингээд хүнийг дүрсэлсэн хувцс байна. За ингээд ойртуулаад харангуй тайлбар нь болохоор MC таксныг харуулсан байгаа байхгүй. MC-д 1976-аас 2012 гэдэг алтан шоогор гэдэг шагналыг бас харуулсан байна. Дайнба аян хамтлагийн цомгийг авч тавьсан байна. Десант ах энэ дэр заалж энэ Монголыг ингээ харуулж байгаа гэдэг нь бол өөрөө бас айгүй гоё санагдлаа. Энэ мэдчлэн дэлхийн өнцөг булан бүрт суугаа үндэстэн болгоны онцлогийг энэхүү музейд шингээжээ. Гадаах талбай нь айгүй гоё юм байна. Тэгж шууд ярьж орж ирж байна тий. Зүгээр ингээд музей үзэхээс гадна гадаа нь ингээ гоё байж байгаа явахад айгүй тохиромжтой. Энийг араа энэ одоо юу вэ? Ямар том юм бэ? Юу? За энийхээ тайлбарыг авсан. Энэ болохоор Osaka Expo гэдэг одоо 1970 оноос хойш болж байгаа юм байна. Тэрнээ зөриүүлж одоо энэхүү том бүтээн байгууламжийг барьсан гинэ. Тэгээд үндсэн одоо утга учир нь бэлэг тэмдгээс гадна одоо энэ ингээд хойд тал нь гинэ. Энэ болохоор хойд тал нь одоо ингээд сүүдэртэй хэсгийг харуулсан байгаа зү цэгэр өнгөтэй. Тэгээд энэ болохоор үндэстний одоо хоёр талыг харуулдаг гэх юм уу? Сайн муу талыг одоо бүхэл үндэстэнд сайн муу тал байгаа тий. Тэгээд энэ бол одоо муу талыг харуулсан тал гэх юм уу? Одоо хэдүүлээ нөгөө талд нь очиод үзэх юм бол яг нартай одоо гэрэл гэгтэй тал нь байгаа юм байна. Энэ болохоор урт тал нь ингэж харагдаж байна. Урт тал нь бүр ийм хэлбэр дүрстэй. Йоо, энэ ихтэй амар харагдаж байна. За ингээд Угсаатны музейг үзлээ. Монголчуудын юм байгаа нь айгүй гоё санагдлаа. Тэгээ энэ газар чинь бас хажуудын гоё цэцэрлэг түрээлэнтэй том талбайтай гоё газар байна. Одоо хэдүүлээ дараагийн газар руу явцгаая. Дараагийн газар юу байхыг нь очиж байгаад та хэдэд хэлье. Тэгээд let's go. Урамгүй хэлтгтэй. Let's go. За одоо хэдүүлээ Осакагийн одоо хамгийн хүн ирдэг одоо хамгийн алдартай газар нэрсэн байна. Ер нь интернетээс энэ газрыг харж ирсэн. Би бол өмнө харж ирсэн. Тэгээ ер нь алдартай газар. Тэгээд энэ бол одоо яг миний хойно байна. Тэр хүн байгаа. Тэр хүний зураг ягаад ч юм алдартай. Тэгээ хүмүүс энэ хүний өмнө айгүй их зураг авахдаг. За тэгээд энэ хайп бол битүү тийм дэлгэц мэлгэцтэй айгүй гэрэл гээтэй газар байна. Өдөр ирүүл жоохон онцгой, орой ирүүл илүү гоё гэдсэн. Яг л тийм л юм байна л да. Энд одоо зүгээр бүх юм гэрэлтэй, зүгээр айгүй олон үнэтэй юм газар байна. Тэгэхээр өнөөдрийн видеоны үндсэн 3 зорилгын хамгийн сүүлийнх нь бол Жорюжи хэмээх сүмд очих байгаа. Гэхдээ энд очихын өмнө та бүхэнтэй нэгэн түүхийг хуваалцахгүй бол болохгүй бололтой. Тэгэхээр Хувлай хааны үед Монголын эзэнт гүрний зүгээс буюу тухайн үеийнхаа Юан гүрний зүгээс Япон улс руу 5 элчийг явуулж л дээ. Мэдээж тухайн үед бичигдээгүй дүрм гэдэг шиг улс хооронд явуулж байгаа элчүүдийг хөнөөх нь бол зүү бус хэрэгвэсэн. Гэхдээ энэ явуулсан 5 элчийг Японы зүгээс хөнөөсөн байт юм байна. Энэ явдлаас болсон эсхийг мэдэхгүй ч гэсэн ямар ч байсан Юан гүрний зүгээс Хувлай хааны тушаалаар Япон руу монголчууд 2 удаа дайрсан ч хар салхи болон далайн шуурга гэсэн үндсэн шалтгаануудаас болж ерөөсөө л живэл баларсан юм байна л да. За тэр ч яхав. Тэрхүү амнасаа алдсан 5 элчийн үйл явдлыг сонссон Япон лам нар маш ихээр гашуудаж сүнсийг нь жолтгой 50 нойрсуулыг хэмээн шийдэж тэдэн зориулж ном хорж эхэлжээ. Улмаар 1500-аад оны үед Ничиго хэмээх нэгэн лам цаазлагсдын сүнсийг намрах зорилгоор нэгэн сүмийг байгуулж ижээ. Дахиж дайн бити болоосой Монгол зэргийн сүнснэр дахиж бити босч ирээсэй амар амгалан нойрсоосой гэсэн зорилготойгоор гэх юм уу. Энэхүү сүм нь яван явсаар өдийг хүртэл өв залгамжлагдаж ирсээр одоо хүртэл тэнд байдаг бахан. Ингээд бид тэрхүү сүм дээр хүрэлцэн ирлээ. За guys, одоо энэ Жорюжи гэдэг сүм дээр ирсэн байна. За энэ нь болохоор Монгол улсаас холбоотой тийм одоо сүм байна. Тэгээ одоо харахад бол нэг иймэрхүү яг нэг буддын одоо ийм сүм юм байна л да. Сайн байна уу? Энэ хүн бол одоо эндхийг хариуцж байгаа лам. Тэрээр бид нарыг өгтөж авч бүх зүйлийг нэг нэгэнгүү тайлбарлаж өгсөн юм.
Хамгийн одоо миний сонсоод хамгийн сэтгэл хөдлөсөн юм нь болохоор энэ сүмийн лам нь өглөө болгон таван илч болон яг тухайн үеийн тэр нөгөө нэг дайны үед аймнаас үргэлжсэн бүх хүмүүст хүндэтгэл үзүүлж одоо лам одоо ном уншдаг гинэ. Тэр нь бол үнэхээр сэтгэл хөдлөж байна. Сонсож байгаагүй мэдж байгаагүй юм мэдэж авлаа. За одоо энд ингээд доршуулгын газар байгаа. Тэгээ миний ойлгосноор бол тухайн үед одоо цаазаар авж байгаа хүмүүсийн зарим нэг хүмүүсийн цогцыг нэх юм уу энд ингээд булшилдаг байсан гинэ. За одоо ингээд ийшээ гарч болохгүй тань л да. Одоо тэгээд цаашаа сайн ингээд харах юм бол тэнд нэг хадаг уйцсан. Тэгээд тэр доор нь ингээд нэг бас 5 чулуу байгаад тэр нь болохоор яг тухайн үед одоо энд байсан лам нь тухайн одоо 5 элчийг хүндэтгэхэд энэхүү чулууг авах одоо тавьж исэн гинэ. Тэр чинь одоо бүр хэдэн зуун жилийн өмнө шүү дээ. 100 жилийн өмнө одоо ингээд бусад хэсгүүдийг тогтчуулаад одоо гадуур нэм тусгаарлалт маягийн юм хийгээд тэгээд юм хүндэтгэл үзүүлдэг юм болсон байна. За одоо энэ бол ингээд бүх юм нь хിവэрээ яг юм хуучны булш маягийн бүх юм нь хിവэрээ хажуу талд нь болохоор сүм байна. Одоо та бүхний харж байгаачлан энэхүү чулуун хэсэг дээр тухайн үеийн 5 элч нарын ахлагчийн нь амиа алтхаас өмнө буюу цаазлуулахаас өмнө хэлсэн үгийг нь шүлэглэн бичсэн байт юм байна. За энийг нь одоо орчуулад монголчлаад та бүгдэд хэлэх юм бол найруулагчаа гонгийн дуу тавьчаарай. Холын аянд гарахад өлчир хүйтэн дөмсөг гэж үлдүү хувцс өгсөн юмсан. Хайр технэр хүүдээ харих болоо да яах бол мэдэхгүй юм да. Ирсэн цаг мөчөөс эхлэн эрдэнийн алтан тамга өртлөж инхийн харилцааг тогтоогоод буцах юмсан. Соошин луга нэхмэлчийн гараа амраах нэг юмсан. Зарим кинонод ингэж дуусдаг те. За түр бай.